За сайн байцгаана уу сонсогчдоо. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Арт иргэдэд зориулан хүргэдэг IMS подкастын маань 28 дахь дугаар ийхүү бичлэг болон одоо та бүхэндээ хүрж байна. За өнөөдрийн маань зочноор Ангаа ухааны доктор Дотрийн эмч Саруулж Авхлан маань оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та өөрийнхөө талаар сонсогчдод товчхон танилцуулаад подкаст эхлэе. Сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Саруулж Авхлан гэдэг хүний хэмж мэрэгчлээ. За мөн хеликобактериар судалгаа хийдэг судлаач хүн байна. Японд бас судалгаагаа хийсэн тийм. За өнөөдрийн ярилцах сэдэв маань яг хеликобактерийн тухай. За ер нь эмчлэгддэг юм уу, яаж эмчлэгдэх юм те тэр талаар тодруулах болно. Тэгэхээр яг хеликобактер гэж юу вэ? Дэлгэрэнгүй та танилцуулаач. За хеликобактер гэдэг бол нянгийн нэг төрөл зүйл байгаа. За шинжлэх ухааны нэр томьёогоороо хеликобактер пилори гэдэг ийм зүйлийн. Тэгэхээр энэ ням маань зөвхөн ходоодонд халдвар үүсгдэг ийм онцгой төрлийн бактери байна. За хеликобактер гэдэг нэр нь бол юу гэсэн үг вэ? Хелик буюу хеликос буюу спираль хэлбэртэй. Тэгээ пилори буюу ходоодны гарах хэсгийг пилори гэж нэрлэдэг байхгүй. Тэгэхээр ийм гарах хэсэгт давмгаагаар халдвар үүсгдэг ийм нэгэн бактерийн зүйл. Тэгээ хеликобактер гэдэг энэ бол төрлийн нэр. Энэ төрөлд нь дэлхий дээр ойролцоогоор 50 гаруй ийм нянгийн халдвар байна. Үүний пилори гэдэг нь зөвхөн хүний ходоодонд халдвар үүсгдэг. За тэгээд энэ бактери маань олон мянган жилийн тэртээс хүн төрлөخت нь халдварыг үүсгэсэн байдаг. Тэгээд энэ хугацааны туршид энэ ходоодонд зөвхөн өрөвсөл үүсгэх ийм чадварыг олж аваад тэгээд өөрийнхөө хэлбэр нь хүртэл ийм спираль хэлбэртэй буюу ходоодны салст руу ийм өрөмдөж орох тийм чадвартай. Түүнээсээ гадна хойноо ийм 4-5 ширхэг ийм шилбүртэй. Тэр шилбүрээр нисдэг тэрэг шиг ийм хүч өгөөд шилбүртэй тэр ходоодны салстын гүн рүү халдварыг үүсгдэг юм байна. Тэгэд энэ бактери маань эрдэмтдийн дунд их алдартай. Ягаад гэвэл 2005 онд энэ Барри Маршалл, Робин Варен гэж хоёр эрдэмтэн, Австралийн эрдэмтэд Нобелийн шагналыг энэ бактерийг олж нийснээр хүртсэн байдаг. 2005 онд. Тэгээ 1983 онд энэ хоёр эрдэмтдийн анхны судалгаа хэвлэгдсэн. Үүнээс өмнө хүн төрөлхтөн юу мэддэг байсан байвал ходоод бол цэвэр ариун орчин. Ягаад гэвэл маш их хүчил агуулгаддаг. Энэ дээр ямар нэгэн бактери, вирусын халдвар, мөөгөн цэрийн халдвар байх боломжгүй гэж үздэг байсан. Гэсэн хэдиж хүн төрөлхтөн ходоодны шарах, өрөвсөл, хавдраар өвчлөдөг. Эдгээр архаг өвчнүүдийг бол эмчлэх арга зам бол нэгдэг байсан. Тэгэхээр энэ хоёр эрдэмтний ач тусаар бид ходоодны архаг өвчин хеликобактер гэдэг халдвараас болдгийм байна гэж нээсэн учраас энэ Нобелийн шагналыг хүртсэн байна. За тэгвэл яг энэ дэлхийн нийтэд болон Монголд энэ хеликобактер нь хэрхэн тархсан байд юм бэ? За мэдээ хүн болго энэ бактерийн талаар ямар нэгэн байдлаар сонссон байдаг. Тэгэхээр энэ нь бас юу бэлтгэж байна гэвэл дэлхийн нийтийн халдвар өндөр байгааг илтгэж байгаа. Одоо сүүлийн үеийн судалгааны үндэслэх юм бол хүн амын 50% нь буюу 2 хүн дутмын нэг нь хеликобактерийн халдвартай. Тэгэхээр маш өндөр халдвартай. Тэгэхээр энэ бактерийн хувьд бол энэ маш амжилттай үзүүлэлт. Зөвхөн 2 хүн болон нэг нь халдварыг авсан байна. Гэтэл хүн төрөлхтний хувьд л энэ харамсалтай. Энэ халдвар бол улс орон болгонд ер нь бол 50-аас дээшийн халдварын даргалтай. Манай улс 1000 хүн амд хийсэн судалгаа байдаг. Энд бол хүн амын 80% нь энэ бактерийн халдварыг авсан байна гэдэг нь бол харагддаг байна. За тэгвэл яг энэ халдвар авснаа тухайн хүмүүс маань яаж мэдэх вэ? За хэлээр халдварынхаа шинж тэмдгээс өмнө бид ер нь халдвар нь яаж дарагдах юм бэ гэдэг нь тодорхой товчхон хэлчихье. Тэгэхээр энэ хүн амын 50% халдвартсан байна гэдэг бол маш өндөр халдварлах чадвартайг нь илтгэж байгаа. Тэгэхээр энэ олон мянган жилийн турш энэ хеликобактер нь хүнд ингээ халдвар үүсгэх. Ямар шалтгаантай гэвэл энэ халдварыг хүн ойр дотны хүмүүсээс авдаг. Одоо шинжлэх ухаанд яг энийг ам өтгөн мөрний замаар халдварыг үүсгэх гэж хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол хүний халдварлагчсан шүс болон өтгөнөөр дамжаад энэ халдвар дарахдаг. Ингэж дарахдаа хамгийн гол эрсдэл хүчин зүйл нь бол краудинг гэж
одоо нэрлэдэг. Өөрөөр хэлэх юм бол хүн амын нягчил. Одоо нэг гэрт олон хүн амьдрах. Эсвэл тийм бохирлогдсон халдварлагдсан өөрөөр хэлбэл тийм орчин, тийм нэгтчлэлтэй орчин энэ халдвар илүү хурдан тарах. За ийм учраас голдуу имшүүлсээр дамжиж байгаа учраас голдуу энэ халдварыг хүмүүс маань хүүхэд наснд авдаг. Хүүхэд наснд өөрөөр хэлбэл аав ээжээсээ тухайн төр хүүхдийг өсгөж байгаа өвөө эмээ байд юм уу те. Энэ хүмүүсийн халдварлагдсан зүйлээр тухайн хүүхэд өөрөөр хэлбэл залхих гэнэ байна. Энэ үед хүн голчлон халдварыг авдаг байна. За энэ краудингаас гадна мөн орчны бохирдол, хөрсний бохирдол, усны бохирдол, цэвэрсэлсэн усны хэрэглээ бага байх нь өөрийн халдварын гол эрсдэл хүчин зүйл болчихдээ. За тэгээ хүүхэд бага наснда халдварыг авсан. За тэгээд энэ халдвар маань мэддэггүй олон жил явагддаг. Тийм учраас энэ маань халдвар үүсэх гол хүчин зүйл болдог байна. Тэгэхээр хүүхэд энэ халдварыг бага наснда аваад мэдхгүй байна гэдэг нь бол бид нар ойлгож байгаа. Энэ халдвар бол шин тэмдэг байдаггүй. Энэ бол халдварын одоо гол шинж тэмдэг. За тэгээд тухайн хүн энэ халдварыг олон жил аваад хүүхэд наснаас аваад хотод нь өрөвсөн хотод нь идэхтэй хатангарч идэгдэг. Тэгээд ингэж олон жил хотод өрөвсөж хатангасаар агаад 15-20 жилийн дараа энэ хүний хотод нь хавдар үүсэж эхэлдэг. Хотодны хорд хавдар үүсдэг. Бага. За тэгвэл яг энэ хэлхийгөө буцаад имжлэхдээ яг ямар имжлэгээ хийлгэх юм бол? Имжлэгийн юу? За дэлхийн нийт одоо олон эмчнэрийн удирдамж байдаг. За анх бид түрүү хэлсэн энэ хавдрыг нээн илрүүлэхээс өмнө энэ бол хотодны архаг өвчин байсан. Тэгэхээр хүмүүс архаг өвчинг бол яаж эмчилдэг вэ гэхээр шин тэмдгийн дарж эмчилдэг байсан. Тэгвэл энэ нээлтийн ачаар энэ халдварт өвчин гэдэг нь эмчнэрт ойлгомжтой болсон. Тийм учраас 2014 онд эмчнэрийн тэм зөвлөгөөн болоод энэ хеликобактериас үүдэлтэй энэ хотодны өрсөл бол халдварт өвчин юм байна. Тийм учраас бид халдварт өвчнийг яах ёстой гэхээр устгах ёстой. За тэгэхээр одоо олон улсад эмчнэрийн барьж байгаа удирдамжаар хеликобактерийн халдварыг 2 ширхэг антибиотик нэмэлтээр хотодны хүчил дарангуулах юм гэсэн ийм 3 эмийн ослоор эмчилгээ хийж байна. За хотодны хүчил дарангуулах нь бол ерөөдөө олон төрлийн юмнууд байгаа. За антибиотик юм олон төрлийн сонголтоор эмчилдэг байгаа. Энэ хүү эмчилгээг ерөөдөө 7-оос 14 хоногийн турш тогтмол хугацаанд эхнээс нь ахвал дуустал нь уучвж бид эмчилгээ үр дүнтэй болдог. Тэгээ яг бүрэн эмчлэгдэн гэсэн үг үү те яг. Тий. Тухайн үед бол бүрэн эмчлэгдэн. Гэхдээ дахиад тусах боломжтой юм хеликобактер. Тий, айгүй чухал асуулт. За халдварын одоо энийг бол реинфекц гэж нэрлэдэг. Халдварын дахин халдвар авах магадлал. За манай улс харьцангуй энэ дата бол бага байна. Судалгааны ажиллагаа хүмүүс байна. Гэхдээ олон улсад хийсэн судалгаагаар хеликобактерийн халдварын дахин халдвар авах эмчилгээний дараа дахин халдвар бах магадлал 1% бага гэж үздэг. Өөрөөр хэлбэл халдварыг авах магадлал маш багатай. Тэгсэн хэдиж хүн амын дунд магадгүй энэ дахиад нэг хеликобактерийн халдвар авчлаа гэсэн тийм яриа их байдаг. Тэрэн дээр эмчнэр юу гэж зөвлөдөг гэхээр үнэхэрийн тухайн хүн эмчилгээгээ бүрэн гүйцэд хийж чадсан уу? Тэ? Магадгүй эмчилгээний дараа хяналтын шинжилгээ та өгсөн үү? Магадгүй хяналтын шинжилгээгээ өгөөгүй эмчилгээгээ уугаад болцсон гэж бодсон чинь халдвар нь устгагдаагүй байх юм бол энэ бол дахин халдвар биш. Эмчилгээ үр дүнгүй болсон байна гэсэн. Тэг яагаад дэлхийн нийтийн дахин халдварын бага хувьтай байгаа вэ гэх юм бол энэ халдварын өөрийн онцлогоос болдог. Өөрөөр хеликобактер маань халдвар үүсэхдээ олон жил явцсан байна. Тэ насанд хүрсэн дор хаяж 10 жилийн халдвар авцсан. Тэгэхээр хотод нь нэлээд хатангарцсан байдаг. Тэгэд үүний дараа эмчилгээ хэрэг амжилттай болоод дахиад шинэ хеликобактер орж ирэх юм бол тэрэн дээр халдвар үүсэх чадвар багатай байдаг. Ягаад гэвэл тэр орчин өөрчлөгдсөн. Тийм учраас насанд хүрсэн үед дахин халдвар авах магадлал маш багатай. Та өөрөө яг нөгөө хеликоны судалгаа хийсэн тий. Тэгэхээр тэр судалгааны чи яг үр дүн яаж гарсан бэ? Яг Монгол хүмүүст хийсэн тий судалгаагаа. За тий. За
Монгол улсын хувьд харамсалтай нэг дата байгаа. Монгол улсын хүн амын дунд ходоодны хавдрын тархалт бол тархалтынхаа шин тохиолдлын тоогоор дэлхийд 1-р байранд бичигддэг байна. За үүний хамгийн гол шалтгаан мэдээж хеликобактерийн халдвар. За манай улсын би түрүүн хэлсэн чинь 80% халдварын тархалтай байдаг. За тэгэхээр бид энэ халдварыг нэлээд олж 80% байна гэдэг нь тодорхой болсон. Тэгээ Монгол хүмүүс ходоодны хавдар өндөр тархалтай байгаа юм хоёр юм факт байна. За тийм учраас бид энэ судалгаагаа ер нь эхлүүлэх болсон байгаа. Энэ Японы улсын эрдэмтдтэй хамт хийсэн. За хеликобактер байна түрүү хэлсэн олон жин дасан зохицлынхаа үр дүнд маш олон тийм хорвоо чанарын уурхуудыг өөртөө бий болгосон байдаг. За тэгээд энэ үүний нэг хорвоо чанарын уурган бол KG гэдэг нэг уурга байдаг. Энэ уургаас нь хамаарат дэлхийн одоо хеликобактерийг тотны хоёр төрлийн хеликобактер байна гэж үзэж байна. Нэг нь тэр KG гэдэг уургатай нэг бактери, уургагүй нэг бактери. Уургагүй бактери нь илүү харьцангуй хорвоо чанар үүсэхтэй харьцангуй бага. Манай судалгаан дээр бол ходоодны хеликобактерийн ходоодны хавдартай хүн болгон хеликобактерийн халдвартай байх нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл та ходоодны хавдартай бол тухайн хүн ямар нэгэн байдлаар хеликобактерийн халдвар авсан байдаг. За тэгэхээр энэ бас нэг хүчин зүйл гэдгийг тодорхойлж байна. Ходоодны хавдрын эрсдэл юм байна. Хоёрдугаарт нь тухайн тэр хеликобактерийн тэр KG гэж уургуудыг бас агуулсан байдаг. За тэгээд энэ KG гэдэг уургийг агуулсан хеликобактерийн бас дотроо хоёр төрөл. За үүнд нь бол барууны хэв шинжийн уурга болон зүүн Азийн хэв шинжийн уурга гэж байдаг. За тэгээд зүүн Азийн гэдэг нь нэрнээс ойлгомжтой байх. Зүүн Азийн орнуудад энэ хэв шинжийн KG уургатай ийм халдвар илүү тархацсан байдаг. Тэгээд энэ улсуудад ходоодны хавдрын тархалт маш өндөр байдаг. Тухайлах юм бол Хятад, Япон, Солонгос. Харин барууны хэв шинжийн KG арсан хеликобактер нь бол Европын улсуудад илүү халдварлагдсан байдаг. Гэтэл Европын улс орнууд ходоодны хавдрын тархалт бол харьцангуй бага Азийн орнуудтай харьцуулбал. Тэгэхээр энэ төрлийн барууны хэв шинжийн бактери маань арай хорвоо чанар багтай. Гэхдээ хавдар үүсэхгүй гэсэн үг биш, үүсгдэг. Тэгэхээр манай улсын хувьд ямар вэ гэж. Тэнгүүд манайх Монгол хүн амд дарахсан энэ хеликобактерийн халдвар нь арай шин төрлийн тийм уургатай байгаа тодорхойлогдсон. Түүнээс гадна одоо бид ходоодны хавдар өндөр багаас одоо энэ факт үндэслээд шин төрлийн бас хеликобактерийн хэв шинжтэй байна. Тэр энэ ходоодны хавдар үүсэх өндөр эрсдэлтэй тийм бактерийн халдвар Монгол хүн амын дунд эргэлдэж байгаа юм байна гэдгийг судалгаагаар олж тогтоосон байна. Тэгвэл маш гоё судалгаа хийсэн байна. Танай баг хамт олон бас баяр хүргэе. Тийм. Тэгвэл яг энэ хеликобактерийн халдварыг яг эмчлэх ёстой юу? Эмчлэх ёстой юу? За, ёстой. За, яагаад гэвэл маш олон судалгаа болон өнөөг хүртэл хийсэн дэлхийн эрдэмтдийн үр дүнгээс бид энийг харж байна. Тэгээ түрүүн хэлсэнчлэн хеликобактер бол яг харахгүй ходоодны хорт хавдартай хавдрын гол эрсдэл хүчин зүйл. Энийг анх 1994 онд хавдрын судлаачдын нийгэмлэгээс нэгдүгээр төрлийн хавдар үүсгэгч буюу карциноген гэж тодорхойлчихсон. Тэгэхээр түрүү хэлсэнчлэн хеликобактерийн халдвар бол ер нь маш олон удаан жилээр үргэлжилдэг. Энэ олон жилийн халдварын үр дүнд ходоод өрөвсөөл, гэмтэл, хатангарч идгээл байгаа энэ процесс явж байгаа. Тэгэхээр үүний ард эд нөхөн төлчихтөө эд шинээр эргэн төлчихтөө хавдрын эс болцох магадлал өндөртэй байдаг. Тийм учраас бид энэ хавдраас сэргийлж энэ эмчилгээг бол заашгүй хийх шаардлагатай байдаг. За тэгвэл одоо яг манай сонсогчдод нэмж одоо зөвлөгөө өгвөл ерөнхийдөө сүүлийн маань асуулт болж байна л да. За хамгийн ард иргэдийн анхаарах ёстой зүйл бол эмчилгээгээ нэгдүгээрт нь та онцлуулсан бол хеликобактерийн халдвараа гэдгийг мэдсэн бол заавал эмчлүүлэх ёстой. Энэ халдварыг устгах ёстой. Тэгэхээр эмчээс энэ 3 эмд суурилсан эмчилгээгээ бичүүлж аваад эмчилгээгээ яг хугацаагаар нь тогтмол бүрэн хийж дуусгах ёстой.
зааврын дагуу гэсэн үг шүү дээ. За тэгээд эмчилгээ дуусны дараа тухайн хотоодны хүчил дарангуулах юм антибиотик уухгүй байж 1 сар хүлээж аваад дахиад энэ халдвараа усцсан байна уу гэдгийг шалгах шинжилгээ хийх хэрэгтэй байдаг. Ингээ сарын дараа хэрэг шинжилгээ өгөөд хеликобактер нь усцсан байх юм бол та санаа амарч болох нь шүү дээ. Тэгэхээр тухайн хүн бол хотоодны өрсөлийн зэрэгээс хамаарат чайт хэдэн жилээр хянагдах уу гэдгийг тухайн эмч шийддэг байгаа. Хеликобактерийн халдварын хувьд бол та халдваргүй гэдгээ тэр шинжилгээ өгсөний дараагаар мэдэх юм байна. Тэгээ хүмүүс маань болох нь шүү дээ. Тэгээ хүмүүс маань бас ард түмний донд нэг эргэлзээ байдаг. Шинжилгээний талаар. Тэр хеликобактерийг илрүүлэх шинжилгээг бол орчин үед хэд хэдэн аргаар хийж байгаа. Үүнд бол хүний баасанд буюу өтгөнд тухайн яг бактерийн эсрэг төрөгчийг илрүүлдэг юм шинжилгээ. Хоёрдугаарт нь амьсгалын сойролд суурилсан шинжилгээ. Гуравдугаарт нь хотоодны дуранд суурилсан шинжилгээ. Гэсэн ийм 3 шинжилгээ бол яг хеликобактерийн та одоо халдвартай байгаа гэдгийг илрүүлдэг. Өвөрмөц мэдрэг чанар хамгийн өндөртэй ийм шинжилгээний арга байна. Нөгөө нэмэлт шинжилгээ нь бол тусаар өгдөг шинжилгээ байдаг. Энэ бол тухайн тэр халдвар авсан хизээ нэгэн цагт халдвар авсан байна уу гэдгийг үздэг эсрэг биеийг илрүүлдэг юм шинжилгээ. Гэтэл ард иргэд маань энэ тусаар шинжилгээг өгчөөд халдвартай байна гэд эмчилгээ бичүүлэх гээд ирдэг. Гэвэл энэ маань буруу. Яагаад гэвэл энэ бол хизээ нэгэн цагт халдвар авсан байна гэдгийг илэрхийлж байгаа болохоос ш. Та яг одоо халдвартай байгаа гэдгийг илэрхийлдэг байна. Тиймээс хүмүүс яг халдвартай байгаа мэдхийн тулд энэ өтгөнөөр өгж байгаа, амьсгалын сорилоор өгж байгаа, эсвэл дуранд суурилсан шинжилгээгээр эргээд бол халдвартай гэдгийг мэднэ гэсэн. Тэгээ эмчилгээгээ хийлгчээд дахиад өтгөний болон амьсгалын сорилоороо хяналтын шинжилгээг ер нь бол олон улсад хийхийг зөвлөж байгаа. За баярлалаа. Энэ удаагийн подкастт маань ингээд урилгаар оролцоод сонсогчдоо бас хеликобактерийн талаар дэлгэрэнгүй одоо танилцуулга зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. Өнөөдрийн маань дугаар энэхүү өндөрлөж байна. Баяртай. Баяртай.